Уулуурхайн компаниудтай байгалийн нөхөн сэргээлт хийлгэх тал дээр нутгийн иргэд ганц нэг төрлийн дагуулгууд хоорондоо тэмцэлдэж чулуу шидэлцэж байсан бол өнөөдөр зарим нэг уулуурхайн компанид өөрсдөө хамтарч нөхөн сэргээлтийг хийе гэж хэлсээр хийхэр болжээ. За энэ талаар онгод хөдөлгөөний хөдөлгөөнийхэн Уурхангай аймаг дахь уулуурхайн компани эзэнтэй хамтарч мэдээлэл хийсэн юм а. Уурхангай аймгийн Уянга суманд 2005 оноос өмнө алсныхаа агуулгыг тусгай лицензтэй 400 гаруй компани байсан бол ард иргэд болон төрийн бус байгууллагын тэмцлэр өнөөдөр 4 хүн болжээ. Энэ аймаг нь хөрөн үүрсний олборлолт сайтай гэж тооцогдгийм. За эдгээр 4 лицензтэй компани онгод хөдөлгөөнийхөнтэй хамтарч гэрээ байгуулан хөрсний нөхөн сэргээлтийг хийхэр болжээ. Уулуурхайн компаниуд улайлсан, ашигт шунсан, бусдыг үл аваарсан, бусдыг хэрэгшгийг юм уу эсвэл нийтлэг улс орны нийтлэг хэрэгшгийг үл хөндөгсөн, өөрсдийнхөө явцаа шиг сонирхлыг ингээд дээр авсан ийм байдалтай явагдаж байна. Тийм учраас бид шаргуу тэмцлүүдийг хийнэ гэж мэдэгдээд улаадаараа олон төрлийн чиглэлийн үйл ажиллагаа тэмцлийн хэлбэрүүдийг явуулж ирсэн. Хэдийн борлуулалтыг хийхдээ ийм байгууллагатай хандлагатайгаар бид мэдээлэл хийж ирсэн. Тэр үед бол бүхэн сорилтын шинжтэй юмны нэг цаад үзүүр хэдэн ирэх нь мэдэгдэхгүй иймэрхүү байдалтай байсан. Одоо ерөнхийдөө хамтдаа үүсээд байгаа бэрхшээлүүдийг нэг ойлгоцоод ямар ч байсан улс орчны хуулийг хэрэгжүүлэхэд тэнцэн төлбөр мөн энэний асуудлыг шийдээд тэгээд хоёр тийш хараад сухаж харин ер нь байгааны болцоо дээр бишрлээд энэ хүнсэлгээчүүд ажиллагааг бол хийж хамтарч ажиллаж энэ хэвлэлийн байгууллагыг хийж байгаа гэж байна. Аймгийн цэцэг даргаас гаргасан нөхөн сэргээлтийн журмыг баталж хөдөлгөөний эхнэр киноснаар сумын хэмжээнд байгаа уухадад журмыг сахиулахар болсон гинэ. Урд өмнө хийж байсан хэвлэлийн хурлууд газрыг хөндөж эвдэж байна гэж уухадын эсрэг иргэд байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд чулуу шийдэлсэн хурл байсан бол энэ удаагийнх албаны лицензтэй компани удирдлагууд өөрсдөө оролцож хамтрах гэж байгаагаараа онцлогтой гэж онгод хөдөлгөөний тэргүүн онцлоо.